Хэрхэн цагаар тооцогддог үйлчилгээг бүртгэх болон ашиглах вэ? Масууцгийн веб руу орж имэйл хаяг болон нууц үгийг бичин нэвтрэх хэсэг дээр дарна нэвтрэнэ. Бараа цэстээр дарж барааны жагсаалтыг сонгоно. Бараа нэмэхтээр дарна. Барааны нэр оруулна. Категори сонгоно. Зураг оруулна. Цагаар тооцогдох хэсэг чекбоксыг чиглэнэ. Үн оруулна. Баркод оруулж өгнө. Салбар сонгож хадгалах товч дээр дарна. Пост төхөөрөмж рүү шилжиж өөрийн нэвтрэх нэр нууц үг оруулж нэвтрэнэ. Салбар сонгон нэвтрэнэ. Категори сонгоно. Тухайн бүртгэгдсэн цагаар тооцогдох барааг сонгож өгнө. Хэрэв хэрэглэгч нэмэлтээр бараа захиалсан бол тухайн бүтээгдэхүүнийг сонгож оруулна. Захиалах дээр дарна. Тухайн бүртгэгдсэн цаг гүйлгэх ширээг сонгож хадгална. Ингэснээр цаг гүйж мөнгөн дунд давхар гүйнэ. Цагийг түр зогсоож болно. Төлбөр төлөх дээр дарж төлбөр төлөх хэсэгт шилжинэ. Төлбөр төлөх төрлийг сонгож төлбөрөө төлнө. Баримт хэвлэх дээр дарж баримт хэвлэнэ.